Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хорооны санаачилгаар Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын их хурлын ёс зүй, дэгийн байнгын хороо, баруун бүсийн зөвлөлтөй хамтран бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал зөвлөгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа юм а. За төрийн албаны зөвлөлийн дараагаар сэдв сүрэнгээр ахлуулсан сургалтын баг энэ өдөр баруун бүсийн зөвлөгөөний салбар уулзалт хилцүүлгийг ховд аймагт эхлүүллээ. Манай одоо хийж байгаа зөвлөгөөний гол агуулга нь бид нар аль болохоор төрийн албан агчдыг сонсох, саналыг мэдэх, өсөлтүүдийг сонсох, хамтын ямар шийдэл гаргах вэ гэдэг дээр ярилцаж явж байгаа. Тэгэхээр энэ маань бол нэлээд үр дүн эхнээсээ өгөөд явж байна. Тэгэхээр бүсгүйчүүд маань бол энэ сургалтандаа бол нэлээд идэвхтэй хамрагдана гэж найдаж байна. Энэ сургалт бүсгүйчүүдэд манаас ирээдүйд хийж байгаа, одоо хийж байгаа, ирээдүйд хийхэд төлөвлөж байгаа ажилд нь маш их одоо тусдсан болно гэдэгт бас итгэлтэй байгаа. Бид нэр энэ зөвлөгөөнийг хийхээс өмнө нийт 330 сум 8 тасганд ажилласан манай байгууллага тэнд ажиллаж байгаа бүх төрийн албан агчтайгаа уулзалт хийж бас мэдээлэл өгсөн. Нөгөө төгөөрөө мэрэгжлийн одоо мэрэгжлийн шинжээч болон албаны хүмүүсийг гэрээгээр аваад Монгол Улсын төрийн албанд гендерийн төлөв байдал ямар байна? Ажиллах орчин нөхцөл болон ажлын байрны одоо бэлгийн дарамтын асуудал ямар байна гэдгээр 2024 оны 9 сараас 10 сараас хойш судалгаа хийгээд явж байгаа. Энэ судалгааг яах гэж хийгээд байгаа юм бэ гэхээр хуулиараа бид нар энэ оны намар улсын хуралд тайлан тавих хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ судалгааны дүн нөгөө нэг суманд ажилласан бүх одоо мэдээллүүдээс үзэхээр ер нь Монгол Улсын төрийн албаны 64.5% нь эмэгтэйчүүд. Энэ баруун бүсийн одоо нийт албан агчдын маань бас дийлэнх нь эмэгтэйчүүд. Бүс болгон дээр очихоор 60-аас 70% дандаа эмэгтэйчүүд байгаа. Мэдээж нөгөө масс нь өөрөө эмэгтэй дамгаалж байгаа учраас тэгэхээр бид нар эмэгтэйчүүд нь илүү байна гэдгээр одоо юу гэдгийг төрийн албыг эмэгтэйчүүд нуруунд дээр авч явж гин гэдгээсээ илүүтэй төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүд маань ер нь удирдах төвшөнд ямар байгаа юм? Гүйцэтгэх төвшөнд ямар байгаа юм, тусгаад ямар байгаа юм гэдэг судалгаанууд хийгээд явсан. Манай нийт эмэгтэйчүүдийн бараг 70-80% нь гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа. Тэгвэл гүйцэтгээсээ илүүтэй удирдах албан тушаалтанд очихыг хүсэж байгаа, меритийн тогтолцоогоор ажиллахыг хүсэж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа. Тэгвэл тэд нар маань яагаад өнөөдөр гарч ирэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал тавигдчихж байгаа. Өөрсдөөс нь хамаарат байна уу? Улс төр нөлөөлөд байна уу? Удирдах албан тушаалтнууд эсвэл тавихгүй байна уу гэдэг. Тэгээ яг судалгаа янз янзын дүнмүүдтэй гарч байгаа. Тэгэхээр аль болохоор хөгжүүлж, өөрсдийг нь идэвхжүүлж та нарт маш их боломж байгаа шүү. Та нар бол чадвартай шүү гэдгийг нь бас нэг өдөөх зорилгоор энэ сургалтыг хийгээд байгаа юм. Салбар хилэлцүүлэг бүрөө тусгайлсан сэдвийн хүрээнд болж байна. За тухайлбал төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ, төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер, хөгжлийг дэмжих, төрийн албан дах удирдах төвшний гендер сургалт, төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, албаны дарга, нэгжийн дарга, бүсийн аймаг дах салбар зөвлөлийн дарга, гишүүдийн уулзалт хилцүүлэг зэргээр тус тусад нь зохион байгуулж байгаа юм а. Салбар хилэлцүүлгийн бүрдэл хэсэг болох төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дах удирдах төвшний гендер сургалт орчлон плаза төвд зохион байгуулагдаж, баруун таван аймгийн төрийн албаны төлөөлөл болсон 100 гаруй эмэгтэйчүүд уг арга хэмжээнд оролцож байгаа юм а. За бид нар Баян-Өлгийн аймгийг төлөөлж оролцож байгаа. Баян-Өлгийн аймгаас нийтлээ 120 төрийн албан агч ирж ингээд оролцсон. Баян-Өлгийн аймгийн том мэдээлэлд ордох юм бол үлгийд бол 8000 төрийн албан агч 190 байгууллагад ажилладаг. Үүнээсээ 65.7%-ийг одоо эмэгтэйчүүд эзэлж байгаа. Дийлэнх нь гүйцэтгэх чатны хил загинтлагын дарганаар эзэлдэг. Ингээд улс төрийн албанд удирдах албан тушаалтанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувь нь болохоор маш бага байгаа. За өнөөдөр энэ сургалтнаас одоо эмэгтэйчүүд бол карьерийн замналаа хэрхэн төлөвлөх, үүнд хүрэхийн тулд тохиолдох сад бэрхшээлийг одоо даван туулах арга замуудыг олж авах, ажил амьдралын тэнцвэрийг хангаж ажиллах гэх мэт чухал мэдлгүүдийг олж авах, чин мэдээллээрээ өөрсдийгөө хангах, бас бусдад түгээх, өөрсдөө ингээд урам зориг олж авах юм чухал эмэгтэйчүүд шаардлагатай ингээд сургалтыг өгж байгаагаараа онцлог үүнд хамрагдж байгаад одоо эмэгтэйчүүд бас баяртай байна. Одоо энэ зөвлөгөөнөөс бол одоо гарах үр дүн гэх юм бол одоо эмэгтэйчүүдэд бол одоо жишээ нь карьер бас шатлан дэвшигч гэдэг юм уу яг энэ сэтлийг бол төрүүлэх
бас ийм боломж байдсан шүү гэдэг энэ мотивацийг өгөх яг одоо энэ салбар хилцүүлгээс бол тийм үр дүн гарна. Одоо Ховд аймагт бол 6000 гаруй төрийн албан хаагч бол ажиллаж байгаа. Үүний бол үндсэндээ 60 гаруй хувь нь бол эмэгтэйчүүд ажилладаг байгаа. Удирдах төвшөнд бол манай аймагт бол бас эмэгтэйчүүдийн оролцоо бол бас харьцангуй сайн байгаа. Жишээ нь бол одоо аймгийн хамгаалын газар гэдэг юм уу, сургуулийн захирлууд гэдэг юм уу, ер нь бол дийлэнх удирдах албан тушаал дээр бол ер нь эмэгтэйчүүд байгаа. Яг хөө зүгээр аймгийн засаг дарга гэдэг юм уу, хурлын дарга гэдэг юм уу, яг энэ төвшөнд яг хөө хэдий цөөхөн харагдаж байгаа ч гэсэн яг захирал гэдэг юм уу, эрхлэгч гэдэг юм уу, ер нь энэ салбар боловсролын салбар гэдэг юм уу, эрүүл мэндийн салбар гэдэг юм уу, ер нь энэ салбарт бол ер нь эмэгтэйчүүдийн оролцоо бол маш их байгаа. Дээрх салбар хилэлцүүлгээр төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төрийн албан дах нөхцөл байдал шаардлагатай байгаа мэргэжлийн дэмжлэг туслалцаа. Карьер хөгжлөө дэмжихэд нь шаардлагатай байгаа сургалт мэдээлэл хийгээд албан тушаал ахих өөр албан тушаалд томилогдох тохиолдолд эмэгтэйчүүдэд ямар мэдлэг хандлага мэдээлэл хэрэгтэй байгааг судалсны үндсэн дээр энэ сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. За эмэгтэйчүүд бол өөрсдийнхөө сурч хөгжих боловсрох чиглэлээр бол одоо нилээдгүй одоо сургууль соёлыг тэгээд боловсролыг эзэмшиж төгссөн байдаг боловч одоо карьер хөгжил дээрээ бас өөрсдийгөө одоо хөгжүүлэх тал дээр бас дутгамаг байдсан болов уу гэж бас ингэж хардаг. Яагаад гэвэл одоо удирдах төвшний албан тушаалд бол одоо дийлэнх маас нь ирчүүд байдаг бол эмэгтэйчүүд одоо үйлчлэгээний албан тушаалт ихэвчлэн одоо боловсрол соёл мөн одоо эрүүл мэндийн салбаруудад төлхөө ажиллаж идэг. Тэгэхээр яагаад одоо эмэгтэйчүүд энэ удирдах төвшний албан тушаалт одоо бага ажиллаад байгаа юм бэ гэж одоо миний зүгээс ингэж харахад эмэгтэй хүн бол өөрөө төрөл бүрийн зүйлийг ингээд ажиллаж амжуулж идэг одоо маш юм дайчин боловч гэр бүл рүүгээ илүү төлхөө анхаардаа ингэж хандуулж идэг бусдын ард одоо төлхөөр болж өгч идэг те дэмжих сэтгэл зүйч ингэж болж өгч идэг. За өөрсдийгөө хөгжүүлэх, карьерийг хөгжүүлэх, амжилтыг олох, амбицлах тал дээр маш дутмаг. За ийм байдагдаад одоо удирдах төвшний албан тушаалд ажиллах нь одоо бага байдсан болов уу гэж ингэж хардаг. За тийм болохоор одоо нийт эмэгтэйчүүдтэй өөрийгөө бас тэ хөгжүүлж удирдах төвшний албан тушаалд ажиллах бас боломжууд байна. Даяаршилсан энэ нийгэмд бол сурч хөгжих, боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломж их байгаа учраас эмэгтэйчүүд нь хүчтэй байгаад энэ амжилтын төлөө бас ажиллаж амьдраасай гэж бас боддгоо. За эрчүүд бол ерөнхийдөө нөгөө нэг зүйлдээ төвлөрөхтэй маш мундаг те ингээд чиглэсэн зүйлдээ одоо бусад өөр арга хэл байгаа хүүхэд маань яаж байгаа бол ард маань одоо хоолтой унттай байгаа билүү гэж зохиосоо илүү яг тэр чиглэсэн зүйлдээ маш их ингэж чиглэж ажилладаг учраас амжилтыг олдог. Тэр тал дээр илүү одоо удирдах төвшөнд ажилладаг байхаа гэж би бас боддгийн шүү дээ. Маргааш буюу 5 дугаар сарын 8-ны өдөр бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал зөвлөгөөний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд тухайн өдөр үндсэн 6 илтгэлийг хэлэлцэж тодорхой сан шийдлийг гаргах юм а.